За комплекс нэгдэл гэж юу вэ гэдгийг авч үзье. За химийн нэгдлийг ерөнхийд нь 1-р ирэмбийн нэгдэл, дээд ирэмбийн буюу комплекс нэгдэл гэж хоёр ангилнаа. За тухайн элемент өөрийнхөө дээд валентаараа үүсгэсэн нэгдлүүдийг 1-р ирэмбийн нэгдэл гэж нэрлэдэг байгаа. За жишээлбэл H2O, CO2, NH3, CH4, бор, фтор 3 гэх мэтчлэн. За энэхүү нэгдэлд нүүрс төрөгч нь 4 гэсэн эсэлтлийн зэрэгээрээ үүсгэсэн нэгдэл байна. Нүүрс төрөгчийн хамгийн дээд валент нь 4 байдаг. За мөн үүнтэй адилхан H2O дотор хүчил төрөгч нь дээд валентаараа буюу хасах 2 гэсэн эсэлтлийн зэрэгээрээ энэхүү нэгдэлд оролцсон байна. За энд мөн ялгаагүй нүүрс төрөгч нь нэмэх 4, хасах 4 гэсэн валентаараа химийн нэгдэл үүсгэсэн болох нь харагдаж байна. За гих мэтчлэнгээр тухайн элемент өөрийнхөө дээд валентаар үүсгэсэн нэгдлийг 1-р ирэмбийн нэгдэл гихнэ. За тэгвэл дээд ирэмбийн буюу комплекс нэгдэл гэж юу вэ гэвэл эдгээр 1-р ирэмбийн нэгдлүүд хоорондоо нэгдэж үүсгэсэн нэгдлийг комплекс нэгдэл гэж нэрлэдэг байгаа. За жишээлбэл амик устаа оруулдарж аммоний гидроксид үүсгэх нь кобальтын хлорид мөн 6 атом амикийг өөртөө нэгдүүлснээр бас комплекс нэгдэл үүсгэх нь. За борын фторид мөн H фторыг өөртөө нэгдүүлж бас комплекс нэгдлийг үүсгэх нэ. За өөрөөр хэлбэл 1-р ирэмбийн нэгдлүүд хоорондоо нэгдэх үед үүссэн нийлмэл нэгдлийг комплекс нэгдэл гэнэ. Гэхдээ комплекс нэгдлүүдийг ингэж бичиж тэмдэглэдэг байх нэ. За жишээлбэл кобальтын хлорид амиктай нэгдэх үед үүссэн комплексыг тэмдэглэхдээ дөрвөлжин хаалтанд комплексийн дотоод хүрээг тэмдэглэнэ. За комплекс үүсгэгч буюу төвийн атомыг бол бичсэн байна. За энэ нь кобальт байна. За 6 шиг амиктай нэгдсэн учраас дотоод хүрээ бол дүүрсэн. За үүний гадна талд хлорын атомууд бол бичигдсэн байна. За ингээд комплекс нэгдлийг бичиж тэмдэглэдэг байна. За өөрөөр хэлбэл усан уусмалдаа бүрэлдэхүүн хэсгээрээ задардаггүй буюу эсвэл хамгийн бага иончлогддог дээд ирэмбийн тогтвортой нэгдлүүдийг комплекс нэгдэл гинэ. За энд кобальт нь нэмэх 3 эсэлтлийн зэрэгтэй. За амик маань хэдийгээр 6 атом молекул оролцсон боловч энэ нь тэг эсэлтлийн зэрэгтэй саармаг молекул байгаа. Ингээд өөрөөр хэлбэл кобальт маань гадаад хүрээндээ 3 шиг хлорыг нэгдүүлсэн ийм комплекс нэгдэл үүсгэсэн байна. За комплекс нэгдлийн бүтцийг тайлбарлаж үзье. За комплекс нэгдэл болгон төвийн ион, лиганд, координацийн тоо, мөн комплексийн дотоод болон гадаад хүрээ гэсэн ойлголтууд байдаг. За төвийн ион гэдэг нь комплекс нэгдэл үүсгэдэг ионыг хэлэх буюу жишээлбэл энэхүү комплекс нэгдэлд төвийн ион нь кобальт болж таарж байна. За энд хураангуй томьёо бичигдсэн байна. Энд тайран дэлгэрэнгүй томьёо нь. За энэхүү комплекс нэгдэл нь кобальтын гексаамино хлоридын комплекс нэгдэл байна. За энэ нэгдэл кобальтын төвийн ионы үүргийг бол гүйцэтгэсэн байна. За лиганд гэдэг нь төвийн ионтой холбогдсон сармаг молекул эсвэл хүчлийн үлдэгдлийг хэлдэг байгаа. За тэгвэл кобальтын ионыг тойроод 6 шиг амийн бүлэг холбогдсон буюу эдгээр амийн бүлгүүд нь энэхүү комплекс нэгдлийн лиганд болох нэ. За координацийн тоо гэдэг нь комплекс үүсгэгчийг тойрон байрлаж байгаа лигандын тоогоор координацийн тоо нь тодорхойлогддог. За үүнийг мөн бас байрлалын тоо гэж нэрлэдэг. За тэгвэл энэхүү кобальтын төвийн ион маань 6 шиг лигандтай холбогдсон учраас координацийн тоо энэхүү комплекс нэгдэлд 6 болж ирэх нэ. За тэгвэл комплексийн дотоод хүрээ гэдэг нь тухайн металлын ион болон түүнийг хүрээлж байгаа лигандыг хамттан комплексийн дотоод хүрээг нь комплексийн дотоод хүрээг дөрвөлжин хаалтанд тэмдэглэдэг. За металлын ион ба лигандаас бусад комплексийн найрлаганд орсон бусад хэсгүүдийг комплексийн гадаад хүрээнд тэмдэглэдэг байгаа. За жишээлбэл энэхүү комплекс нэгдэлд хлор нь комплексийн гадаад хүрээнд байрласан байна. За ингээд энэхүү комплекс нэгдэлд амийн бүлэг нь молекул учраас цэцлэгаан сармаг буюу тэг гэсэн эсэлтлийн зэрэгтэй харин кобальтын буюу төвийн ион нь нэмэх 3 гэсэн эсэлтлийн зэрэгтэй. За хлор хасах 1 буюу нийт хасах цэник хасах 3 болж байна. Ингээд комплекс нэгдэл маань сармаг молекул болсон байна. За энэхүү нэгдэл комплекс үүсгэгч төвийн ион буюу комплекс катион байдалтайгаар оролцсон байна.